За бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэхэн дугаараараа уулзж байгаа таатай байна. Ог ах бит хоёр шинэхэн дугаараараа шинэхэн студидтэйгээ иргэн ирлээ. За тэгээ өнөөдөр юу ярилцах вэ гэхээр бид хоёр Япон хооронд амьдрах топ 10 шалтгаан талаар ярилцах болно. За ог ах маань бол их сургуулиас хойш 10 жилийн өмнө. 10 жилийн хэдэн жилийн туршлага байна? 10 жил. За 10 жилийн одоо амьдрсан энэ туршлагаас те Японд амьдрах 10 топ шалтгаан. Тэгээ би бол оюутан хүнийхээ зүгээс 3 жил одоо Японд амьдралаа. Тэрнийхээ одоо туршлагуудаасаа ярилцсан түүхэрлэн хүргэх болно. За тэгээд бичлэгэндээ орцгоо. Хороо. За эхлээд хамгийн топ эхний байранд юу орсон бэ гэхээр нэгдүгээрт боловсрал. Yes. За боловсролын талаар ярих гэж бодлоо. За хамгийн эхлээд Япон орны боловсролыг хүмүүс маш их чагшин биширч байдаг те. Тэгэд юу нь яагаад юм болоо? Яагаад боловсрал гэж? Япончууд боловсролд аягүй их мөнгө хийсэн болохоор. Илүү их мөнгө зарлагдсан байж магадгүй тийм. Ер нь бол Японы боловсролын систем Монголтой ер нь бол адилхан. Цэцэрлэг. За тэгээд бага сургууль бол 6 жил. Тэгээд 6-аас 9 дугаар анги хүртлээр дунд сургууль 3 жил, ахлах сургууль 3 жил. За тэгээд 4 жилээр их сургууль сураад за мастерд явах гэдэг. Ер нь бол ингээд системээр одоо Монголтой ер нь бол маш адилханаар явдаг байгаа. Яг зөв. За тэгээд яагаад ер нь ингээд ийм те өндөр юм бэ? Өндөр системээр үнэлэгддэг юм бэ гэдэг. Тэр нь бол яг хүмүүсээсээ бас болдог баг. Соёлын юу те. Дээрээс нь дүрм журам бүх зүйлийг одоо илүү системдгээр ордгоороо илүү давуу талтай болов гэж бодож байна. Миний хувьд болохоор яг түрүү хэлсэн мөнгө аягүй хийдэг гэдэг. Эртнээр үеэс л одоо мөнгө одоо хийж ирсэн болов гэж одоо Монголтой одоо харьцуулахад GDP-ийн одоо тодорхой хувийг нь байнга одоо хийж ирсэн. За тэндээ гол анхаарлаа хандуулж ирсэн. Одоо ч гэсэндээ мөнгө хийсээр байгаа. Тэгээ ард иргэд нь яг энэ мөнгөө одоо ингээ артаас сайхан нэхэж чаддаг. Тэгэхээр одоо хиндэн ямар мөнгө өгöd байгаа, яагаад ийгээд байгаа ингээд тэр нэгээ бүр ингээд эртнээс нэхэж ирсэн болохоор тэр мөнгө нь зөө юмд зарцуулагдаад яваад исэн юм шүү. Миний ойлгосноор. Тэр юунаас анзаарч ихээр би одоо их сургуульд ажиллаж байгаа. Амар их дүрм журам байдаг. Дүрм журам яагаад үүсдэг вэ гэхээр ерөөсөө л ямар нэгэн асуудал гараад тэр асуудлыг шийдэх дүрм журам. Тэгэхээр өөрөөр хэлбэл амар олон асуудлуудыг ингэж олсон байгаа байхгүй. Мөнгө идэж уусан тэр бүх асуудлуудыг олоод одоо энэ дүрм журам үүссэн болохоор айгуу тийм мөнгөө их хийгээд тэрийгэ зөв зарцуулаад ирсэн болохоор одоо нэлийн өссөн болов гэж бодож байна. Ер нь бол системдээ орох одоо те ер нь бол хүмүүс биднийг одоо робот болох гэж бодсон маш их одоо хөрөнгө зарцуулж байна гэсэн утгатай. За яг жокер шүү заа. За тийм байна. За дараагийн нэг шалтгаан маань мэдээж нийгмийн систем нь маш сайн хөгжсөн байдаг. За нийгмийн систем гэдэг нь одоо юу вэ гэхээр те одоо ингээл цэцэрлэг сургууль ажил гэдэг бүх юм нь цаанаасаа бүх зүйл нь ер нь бол бэлэн байж байгаа гэх юм уу? Ганц гол асуудал нь юу гэдэг би өөрөө л гэдэг. Хин нэг нь надад гайвалдгүй, хин нэг нь зам одоо төгжиж надад одоо асуудал үүсэдгүй, хурдтаа намайг одоо зовоодгүй те. Би гараад дэлгүүрлүүгээ, сургууль руугаа имлэг рүүгээ ямар ч тийм зовлонгүй явчихдаг. Тэгээд энэ зүгээр ингийн өдөр тутам амьдарч яхад надад ямар ч асуудал хин ч гайвалдгүй. Тэр нь тийм систем нь бол төгс өгсөн. Одоо сайхан системцэн сайхан ороод гэдэг утгатай. Яг зөв. За 3 дахь шалтгаан юу вэ гэхлээр мэдээж за системээ дагаад эрүүл мэндийн одоо такс болон те эрүүл мэндийн нийгмийн даатгал монголоор бол тийм үү. За тэр нь маш сайн одоо хөгжсөн бас те нийгмийн системийг дагаад. За тэгээд тэр нь яагаад вэ гэхлээр за ог явах те ярих хэрэгтэй те. Одоо тэрийг одоо маш сайн ашиглаж тэрийг одоо юм чи хуулийн цорхоогоор ч юм уу те. За арайшгүй тэр нь ч биш баг. Яг хуулийнхаа дагуу. Тэгээ хуулийнхаа дагуу. Гэхдээ яг маш гоё ингээ зөвөр ашиглаж болохоор хэмжээний. За тэр талаар яриач. Чи энд юм авсан. Энийг хэлээ. За тийм байна. За нийгмийн даатгал. За Япон бол тэр ингээ системээр аягүй байтайхан. Эрүүл мэндийн даатгал тийм. За би ийм юм аваад ирсэн байгаа. За энэ яадаг вэ гэхэлэр за эрүүл мэндийн даатгал гэж байгаа шүү дээ те. Энийг одоо сурагчид төлдөг те. Ажилчид анги төлдөг. Бүх хүмүүс ер нь бол ингээ төлдөг. За тэгээ энэ нь болохоор ингээ тэр хүнээсээ хамаарат үнийх нь хөвд өөр байдаг. За тэгээ хамгийн сонирхолтой нь та нарын QR-аар төлж болно. Энийг комбинид очиод төлж болно. Янз бүрийн дэлгүүрүүдэд очиод энийг уншуулад мөнгөөгөө төлж болдог. За иймэрхүү систем байдаг. За энэ системийг ашигласнаар яаж та илүү өөртөө ашигтайгаар байдлаар ашиглаж болох вэ гэдгийг дог мэдж байгаа. Нэг асууч. Яг чи хэдий төлдөг нэ? Монгол мөнгөөр одоо ойролцоогоор нэг хэд байна? Сарын одоо 2100 йен байх хэвээр. Энийг бол 9 сарын тууш бол Японд төлдөг. За энийг төлснөөрөө хэдэн хувийн тодорхой хэмжээний хувиар би имлэгт очихдоо хямдралтай одоо үйлчлүүлгээд сарын 2100. Тэгэхдээ би яг Монгол мөнгөөр бол за нэг 45 сая юм болоо да.
Тийм байна тий. 2120 тийм байна. Мэдээж 50,000 төгрөг байна шүү дээ. За окей. Ажилчны хувьд бол айгүй өндөр төлдөг. Би маш өндөр төлдөг. За энийг хэлж болохгүй гад тэгэхээр эндээс нь тооцоод миний цалин бодчих магадгүй. Тэгэхээр би хэлэхгүй юуцсан их интернетээс авахад болоо. Гэхдээ юуцсан авж байгаа юм нь юу вэ гэхээр Японд жишээлбэл ханаад төрөх юм бол эмнэлэгт чад хөнгөлөлт үзүүлж болно. Маш хямдхан байдаг. Ханаадныхаа эмийг хөнгөлөлтөөр авч болно. Тэгэхээр бол нийт үнийнийхээ 30%-ийг нь л төлнө гэсэн үг. За тэгээд ханаад гэдэг чи одоо зүгээр энгийн л зүйл шүү дээ. Инфлюенза нөгөө нэг юм томоо момоо ерөөсөө биш вирусын ганцтай биш байсан ч очиод үзүүлсэн. За нүд өвдлөө, хамар өвдлөө одоо юу гэдгийг бүхэн дээр үзүүлнэ. Жишээлбэл нөгөө линз би авах гад тэгээ үзүүлэхэд нүдний одоо тэр үзлэг нь бас л хөнгөлөгдөж байгаа байхгүй. Тэгээ би сая хагалгаанд орсон, хамрын хагалгаанд орсон. Энэ хамар өндөр болцоо бас анзаарч байна. Энэ доторхын хаалсан. Тэгэхээр тэр бас маш хямдхан болсон. Би 30% төлөөл хамрын гой хагалгаанд ороод ирчих. Монголтоор адилхан ч үнэтэй юм. Тийм тийм. Энийг сурагчид бүр ОГ бол ажилтдаг юм. Сурагчид бол бүр хямдхан гэсэн үг байхгүй. Тэгэхээр Японд байгаа дээрээ одоо Японд суралцдаг те сурагчид залуус маань ер нь бол аль болох тэр даатгалыг ашиглаад эмнэлэг те өөрийгөө эрт илүүлэх хэмжилгээ ч юм уу те тэр зүйлүүдээр сайн орох нь илүү чухал ач холбогдолтой point байгаа шүү те. Би энийг бүр үргэлжлэл зөндөө ярмаар байна. Энийг бол одоо дараагийн шинэ дугаарууд болох боломжтой учраас за тийм болохоор дараагийн point руу орцгоо. За дөрөвдүгээр point юу вэ гэхлээр за мэдээж энэ гайхалтай системийг бүтээсэн хүмүүс байгаа байхгүй те. Япон хүмүүс яг ямар зан чанартай ямар сайхан хүмүүс байдаг вэ гэдэг нь угаасаа энэ бүтээсэн нийгмийнхаа юмнуудаас харагдаж байгаамаа. Дүрм журмыг яс баримталдаг. Ер нь бол маш сайн нягтршилтай. Одоо нягт гэдэг нь зүгээр юмаа яг сайн яс хийдэг хүмүүс гэдэг утгатай гар хэлж байгаамаа. За тэгээд огийнх гэж бодож байна. Энэ нийгэм дотор маш олон төрлийн хүмүүс байгаа ойлгомжтой. Гэхдээ масс гэдэг юм чи айгүй их чухал байна. Тэгээ Японы масс нь ерөнхийдөө яг содог илж байгаа яг тийм юмаа яг ингээд хийснийхээ дагуу хийдэг дүрм журмаа баримталтай. Монголд хамгийн цөөхөн байдаг төрлийн хүмүүс Японд эсрэгээр хамгийн их байдаг байхгүй. Тэгээ ялцч өөр хүмүүс л дээ. Яг хүн гэдэг дээр би хамгийн гол одоо ганцхан point одоо хэлээ гэвэл тэр нь юу байх вэ гэхээр яг хүнийг өөрийнх нь одоо тэр төрлөөр нь хүлээн зөвшөөрчдөг. За чи одоо өдөрдөгч манлайлагч төрлөө окей. За чи тэрийгээ хий. За би энийг ингээд яг хийгээд ингээд сууж идэг. За би энийгээ хийн. Хинэнч нэгнийгээ чи юм уу чи сайн гэж одоо үндсэн төрлөөр нь дүгндэггүй. Зүгээр чадвараар нь дүгнэж болно. Яг ингээд юм бичигддэг хүн байлаа гэж бодоход тэрийгээ сайн биччихвэл одоо сайнг нь бичихгүй л муу гинэ. Түүнээс чи бичдэг болохоор муу гэж одоо хэлэхгүй. Тэгэхээр ингээд байгаар хүлээн зөвшөөрдөг надад бүр маш их таалагддаг. Би тэнийг юм ярьсан ч угаасаа юм тэнийг юм ярьдаг гэж хүлээн зөвшөөрсөн байдаг байхгүй. Дундаж зүгээр энгийн дундаж хүн ингээд энэ ч тавилаа гэж бодоход ер нь бол айгүй маш ёс зүйтэй, маш сайн цагийг баримталдаг, дүрм журмыг яс сайн биелүүлдэг, маш сайн зөөлөн сэтгэлтэй, маш сайхан хүмүүс байдаг те. Yes. За тэгээ ер нь бол энэ хүмүүсийн дунд амьдрахад илүү сайхан, соёлтой, боловсралтай сайхан хүмүүс байдаг учраас амьдрахад таатай байдаг. За дараагийн чухал point нь юу байна вэ гэхлээр Япон орны байгалийн үзэсгэлэн байгаа даа. За ер нь бол Японы байгалийн ер нь бол үзээд таншгүй сайхан газрууд ихтэй. За жишээлбэл за 4 үлрэл бол байна. Цас орж ийн, сайхан бороо орж ийн. Ер нь бол байгалийн бүх цогцолсон сайхан орн гэж хэлэхэд бол асуудал буруутахгүй. За мэдээж халуун онсын, халуун аршаан байдаг. За энэ нь бол маш том алдартай тий. Япон орнуудаар бол жишээлбэл манай одоо бид хоёрын амьдарч байгаа Акита хотод бол бас халуун аршаанууд маш алдартай байдаг. Нөцгөө орцоодаг. Нөцгөө ордог. Тэгээд илүү хайжин сайтай Япон хүмүүс бол угаасаа байнгын уснууд өдөрт угаасаа нэг баг 2 удаа ч усанд ордог юм уу. Гэмээр илүү тийм халуун усны. За энийг бол бас ахиж нэг дугаар баг болохоор тийм болохоор за Япон орны байгалийн үзэсгэлэн бол угаасаа үзээд алдаглал Фужи бол байна те. Фужи бол байна. Янз бүрийн танд өөр гой мэддэг юм байна уу? Тийм зөндөө байна уу? Би угаасаа ингээд яриад байвал бүр зөндөө ярьна. Яриад байвал зүгээр надад оролцсон одоо юм хэлээгээд гэх юм бол Японы одоо нэг газар юм очиж үзлээ гэхэд тэнд нь ямар нэгэн байдлаар идэж уух юм тэгээ 0 байчдаг. Энэ л одоо хамгийн за дараагийн point за мэдээж Японы соёл байгаа даа. Culture те culture shock. Ер нь Японы culture-уд бол маш гайхамшигтай те. За ер нь бол та нар хэрэг мэддэг бол iceberg гэж байгаа заяа. Японы iceberg гэвэл ер нь бол бидний харж байгаа зүйлүүд нь ихэнхдээ зүгээр Токио Tower ч юм уу те эсвэл өөр юу гэдгийг сүм хийд бүхийх ёслол цагаа барих соёл ч юм уу те. Энэ бол зүгээр энгийн 10% нь л багтдаг юу байдаг. За үлдсэн 90% нь iceberg-ийн юугаар бол мөсний 90% нь усанд ороо оршдог штеп.
За тэрний доор ингээ янз бүрийн бүр гүн соёлууд бол маш орлон орж идэг. За энэний талаар бас ахаад нэг анги ер нь бол орох учраас хэлээд дуусгая. За тэгээд ер нь бол гүн соёлууд нь юу гэдэг вэ гэхээр тэ жишээлбэл Якуза ч юм уу те. Эсвэл янз бүрийн Suicide Forest ч юм уу те. Жохон dark тийм соёлуудын юмнууд бас байдаг. Тэгээ таны мэдж байгаагаар юм байна уу? Би энэ дээр хэлэхгүй шүү дараах. За дараагийн Японд амьдрах маш чухал поинтууд гэвэл за аюулгүй байдал дараагийнх дээр 7 дугаарт аюулгүй байдал орж ирж байна. За мэдээж Японд бол баг гэмт хэргийн юу бол хувь бол маш бага байдаг. За баг баавганд дайруулах нь баг гэмт хэрэгээс илүү их байдаг гэх юм уу? Зарагчтай. Актад бол баг тоглоомчгүй ямар ч гэмт хэрэг баг гарахгүйгээр баавга маш их орж иж баг гэмт хэрэг хийж байгаа ухааны тиймэрхүү шахуу байдаг. Ер нь бол та шүн оройгоор ганцаараа явхад хамгийн аюулгүй газар гэж хэлэхэд болно. Айгу зарим хүмүүс жишээл интернетээс хараач юм хайхаар ингээд эсвэл нөгөө Facebook дээр тэнж яваад нүдэн харагддаг амар хэрэгүүд бас байдаг байхгүй. Гэхдээ 100 сая хүн. Тэгээ маш олон орны хүмүүс ингээд зэрэгцээ амьдарч байгаа энэ нөхцөл байдал дээр бүр дэндүү бага байхгүй гэж хэлдэг. Тийм. Магадлалын хувьд маш бага яах юм уу? Yes. За тийм. Миний хувьд бол жишээл яг гэмт хэрэгт одоо сүүлд 10 жил амьдрахтай сүүлд ганц л одоо гэмт хэрэгт оронгаалтлаа тэр нь намайг одоо төлөх ёсгүй мөнгийг маань одоо төл гэж одоо надтай шүүхтэн гэж л анх удаа асуудал гэмт хэрэг болонгаал алдлаа. Болонгааллаа. Би Якуза таньдаг мэндэг ч гэж байна. Fuck. Тийм л болсон. Түүнээс өөр юм ерөөсө болоогүй. За 8 дугаарт нийтийн тээвэр. За нийтийн тээвэр бол за бүр үнэхээр хилээд ярьшгүй. За нийтийн тээвэр дээр нэмэх нь ерөөсө машин зам тий жолоо барьж байгаа бол бүр машин замын систем, нийтийн тээврийн систем, Шинкансен, метро, агаарын тээвэр, доогуур тээвэр, усан тээвэр зүгээр А-гаас Б-ийг хүртэл бүх гайхалтай одоо тэр очих газрыг ер нь бол гайхалтайгаар бүр хилээд юу гэж хэлэх ойлгохгүй. За. Ер нь бол гайхалтай хөгжсөн. Тий. Нийтийн дээр бүр үнэхээр аюу амар байдаг. Жоох үнэтэй Монголын одоо хүмүүстэй чинь такси гэхэд тий юу эхний 1 км нь 20,000 төгрөгөөс одоо эхэлдэг юм. 12,000 төгрөг. Тэгээд ингээд 100 м мөнгө нь ингээд нэмэгдээ явчихсан. Тэр нь бол жоох үнэтэй санагддаг. Гэхдээ авч байгаа цалиндаа харьцуулахад fine. Тэгээ асуудалгүй тий. Асуудалгүй. Тэгээд тус ер нь бол нийтийн тээвэр Шинкансен, метрогоор бол ер нь бол Токиод бол жишээлбэл бүр маш гоё. Тэгээд том газруудад бол асуудалгүй. Хөдөө газруудад жоохон цөөхөн тоотой ч юм уу тий. Эсвэл яг нөгөө нэг тийм нэг чиглэл рүү ганцхан автобус явах мох ч юм уу тий. Тиймэрхүү асуудлууд байдаг. Гэхдээ тэр нь хангалттай байгаа юм чи. Нэг тийм зовоод ах юм байхгүй ерөөсөө. Тэгэхээр аюу гоё. Энэний талаараас өөр гоё типүүд байгаа. Ихэн туулаад биш. За дараагийнх шүү. Шуулаадахыг за яг хөө. Ер нь бол нийтийн тээврийн талаар тусдаа нэг анги орох байгаа. Би за дараагийн оруулсан Японд амьдрах шалтгаануудаас гэвэл за сүүлийн үеийн технологи мэдээж ойлгомжтой. Японд маш уртастай хөгжиж байгаа. За дээрээс нь шуудмын систем бас гайхалтай тий. Хэрвээ та Amazon ч юм уу ямар нэгэн онлайн дэлгүүрээс өнөөдөр яг одоо юмаа захиалаад одоо маргааш дэлгүүр явах байсан ч гэсэн өнөөдөр захиалахад маргааш өглөө таны үүдэнд байж гинэ гэдэг бол маш гайхалтай систем байдаг. За ер нь бол пост офистэй шуудангийн систем бол Японд маш гайхалтай хөгжсөн. Үнэхээр яг тэр шуудангийн систем гэдэг бол үнэхээр гайхалтай дээ. Ингээ өөрөө хяндаг тий. Тэр нөгөө төгжрэг болохоор ирнэ гэсэн бол ерөнхийдөө ирчдэг. Ер нь бол хурд. Байгалийн гамшигэл тий. Одоо амар их бороо ордог ч юм уу тайфу тий тэр хүчтэй сэлэлтүүл юм бол ер нь бол яг л цагтаа ирдэг. За одоо би жишээлбэл сая Монтбел гэдэг дэлгүүрээс юм захиад тэгэхэд дэлгүүрээс гарлаа өчтөр над руу мэдээлэл ирж байгаа байхгүй. Тэгэл би за хизээ ирэх юм бол та гэсэн өнөөдөр хурж ирчээ. Тэгээ над руу мессежээ за одоо ирцээ ингээд. Тэгээд өмнө нь болохоор Японд жишээлбэл заавал гараас гарт өгөх гээд байдагсан. Одоо зүгээр гэрийн гадаа хийчих. Гэрт үлдээч бас амар идэх тий. Заавал гарын үсэг зурж өгөх гээд байдаг байхгүй. Тэр ер нь бол тэр нь болцсон. Одоо шууд гадаа нь үлдэгээл тэгэл болоо. Yes. Би бас бодож байгаа Монгол байдалтай холбогдож авчиж тий. Тийм тулгаалахгүй. За сүүлийнх үү. За тийм. Хамгийн сүүлийнхаар юу гэж бодож байна? За энэ бол ихэвчлэн хүмүүс мэдээд байдаггүй зүйл. За энийг миний нэршлэр бол за кампайнээс кампайны хооронд амьдрахыг хэлж байгаа маа. За кампайн гэж монголоор орчуулбал юу юм бэ? За урамшуулал гэх юм уу? Тийм. За урамшуулал Японд бол маш олон урамшуул байдаг. 100 сая хүн байгаа учраас тэр хүмүүсийг өөртөө дэлгүүрүүд татахын тулд ямар нэгэн урамшуулал те
кампайнууд хийж өгд юм аа. За энэ кампайнуудыг ер нь бол сайн ашиглаж өгөх хэрэгтэй. За миний хувьд яаж ашигладаг вэ гэхээр за Япон оронд ер нь бол ингээд за би жимд явдаг гэж бодъё заяа. Жимд явангууд за 2 3 жим байна ойролцоо тий. За нэг жим нь 2 сар эхний 1 юм уу 2 сар нь үнэгүй байдаг. Тэрний дараагаас хүмүүсээ татахын тулд эхний 1 2 сарын үнэгүй байлгадаг байхгүй. Тийм болохоор жимдээ эхний 1 2 сарын үнэгүй явж хагаад тэгээд гараад дараагийнхаа жимдээ 1 2 сар үнэгүй явж байгаад тэгээд тэгжээтэл нөгөө нэг кампанийн хугацаа дуусаад дахиж шинэ кампань зарлангууд нөгөө жим рүү явах тийм жишээний гэх юм уу. За ер нь бол жоохон муухай шүү заяа. Гэхдээ ер нь бол кампанийг маш сайн ашиглах хэрэгтэй. Дээрэс нь сурагчийн хэрвээ та сурагч бол сурагчийн хямдрал бол маш гайхалтай. YouTube iMusic, Shinkansen-ийн ticket ер нь бол байж болох бүх зүйлүүд сурагчийн үнэлэхээр за нэг 20-30% хямдардаг. Тэ? Тэрнээс ч их. Жишээлбэл би одоо нэгдүгээр курстэй MacBook авч байхад баг ойролцоогоор 3 мянга хэрэг баг сая төгрөгийн хямдрал жишээлбэл байж байгаа. Гэх жишээ нь ер нь бол хэрвээ та сурагч тэгээ Японд суралцдаг сурагч бол маш одоо олон төрлийн гакугари ер нь бүх зүйл дээр байдаг шүү. Тэрийг ашиглаж байгаа. Ингийн юм яри. Бүр ингийн юм яри. Кино үзье заяа. За. Би 2000-ыг төлдөг, та нар 1500 төлдөг. Тий, ер нь бол тийм. Хоол хийдий заяа. Би мөнгөө төлөөл яг төлсөн юм аа л эдэн. Гэтэл зарим газар ундаа үнэг өччих шиг. Тийм болохоор орж байгаа ер нь бол газрууд хоолны газар тий. Орж байгаа бүх газруудынхаа гакувари буюу сурагчийн хямдралыг маш сайн харж байгаарай. Yes. Энд тэгээ зөндөө олон юм байгаа болохоор бас дараагийн дугаар дээр яг энэ гоё кампайнуудын бас энэ жишээнүүдийг гоё хэлээ. Маш олон дугаар тэгээд биднийгээ дэмжиж like share дараагаа гэх юм уу. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Баяртай. Дараагийн бичлэгээр бид Японоос зугатах 10 шалтгааны талаар ярилцах болно. За тэгээд хүлээж байгаарай. Зугатаарай.